Энэ дулааныхын нэг жоохон энэ нэг гормоо өөрчлөөд 9 сарын 15 5 сарын 15 гэдэг одоо нэг жоохон өөрчлөлчмөр байгаа даа. Тэгэхгүй болохоор энэ цагаагартайгаа уялдуулахгүй болохоор одоо ингээд бүхэл газар одоо ингээд хэцүү байдалтай болчиход байгаа. Ер нь энэ бол болно л доо. Болно. Яагаад тэгэхээр 9 сарын 1-ийн гэхэд бол сургууль цэцэрлэг ороход бүх халаалтыг бол өгч болно. Тэр үтэл Европод ч гэсэн одоо хүүтэн одоо бороо ороход 100 хүртэл дулааны тохируулдэн шүү дээ. Тэрүүнтэй адилхан яг энийг ингэ тохируулахгүй бол яг нэг хэсэгхэн одоо нэг 8 сарын 15-наас 9 сарын 15-ны хооронд нэг цагаагартайгаа ослуулж хийхгүй бол бүүн өвчлөл гарч ирээл одоо жишээлбэл энэ тахимд байж байгаа хүмүүс хүртэл даарцсан сууж шүү дээ. Тэр энэ гормоо нэг жоохон өөрчлөөд яг нэг цагаагартайгаа яаж уялдуулж нөхцөл байдалтайгаа уялдуулж бас ажилламаар байна гэсэн юм санал байгаа даа.